үзэгчдээ энэ өрөө амгалан айлтгая. Ярих өнцөг манай нэвтрүүлгийн ээлж дугаар эхэлж байна. Би ингээд зочноо танилцуулъя. Улсын их хурлын гишүүн, зам тээвэр хөгжлийн сайд ноён Жадамбийн Бат Эрдэнэ. За баярлалаа бидний урилгыг хүлээж авч ирсэн. Би тэгээд аялал ярилцлага эхлэхийн өмнө би нэг зүгээр нэг тань мэдэх хүн гэх юм асуулт байгаамаа. Монгол улсын засгийн газрын кабинетийн системээр ажилладаг гэж байгаа тийм ээ. Энэ яг юу гэсэн үг юм? Кабинетийн систем гэдэг нь. За, кабинетийн систем гэхээр ер нь бол хариуцлагын тогтолцоо гэж ойлгох. Хариуцлагын тогтолцоо. Улсын их хурлаас ерхий сайдыг томилж байгаа. Ерхий сайдыг. Тэгэхээр энэ улсын их хурлаас гарч байгаа бодлого хөтөлбөр юмнуудыг баталж өгсөн зүйлийг бол одоо та ерхий сайдын хувьд бол биелүүлэгч. Өөрөөр хэлбэл компаниарийнхаа гүйцэтгэх захиралтай адилхан шүү дээ, тий. Нэг толгой тавьж байгаа шүү дээ. Тэгээд тэрийг салбарт нь гүйцэтгэх сайдуудаа бол та ерхийдээ оруулж ир. Хинээр гүйцэтгүүлэх юм. Тэгээ хариуцлагыг бол би тантай ярина шүү гэсэн үг. Тэгэхээр нөгөө ерхий сайд чинь бол нэгэнт их хурлынхаа өмнө ерхий сайд хариуцлага хүлээж байгаа бол одоо энэ зам тээврийн салбар дээр тийм одоо хөдөө аж ахуйн салбар дээр өөрийнхөө одоо хийж чадна гэсэн итгэл үхий одоо мэрэгжил боловсрол таарсан юу гэдэг туршлага таарсан тэр хүний томлоод тэгээд кабинетийн зарчмаар өөрөөр хэлбэл магадгүй салбараас гарсан бодлогыг тэр хүн өөрийнхөө төвшөнд өөрийнхөө одоо ерхий сайдын хүрээнд боловсруулад тэгээд гаргасан бодлого бол тэр хоёр одоо тухайн салбарын бодлого. Тэгэхээр энэ бодлогоор л юм. Тэгэхээр хариуцлагыг үүрж байгаа бол өөрийнхөө бодлоор бүх зүйлийг хийх гэж байгаа байхгүй. Бид тэргээд байгаа шүү дээ. Ерхий сайдыг томилцсон. Одоо тэгээ юмаа хийгээч гээд одоо яриад байгаа шүү дээ. Тэр чинь ерөөсөө хариуцлагын тогтолцоо. Доош мөн адил. Сайд нар бол доор мэдээж өөрийнхөө бодлогыг өгөхдөө сайдын дэргэд бол дэд сайд байна. Тэгэхээр дэд сайд бол сайдын бодож байгаа бодлогыг л сайдаас гаргасан бодлого чиглэлийг цааш нь базаж одоо ажил болгож явах үүрэгтэй. Төрийн нарийн бол арай онд. Бас өөр нэгэн одоо функцтэй байхгүй. Та бол зөвхөн одоо тэр ерөнхий сайд хүний толгойд бодогдсон юмыг та биелүүлэх үүрэгтэй юм биш үү? Та бол өөрөө сайдынхаа хувьд би бодлого гаргана. Та бодлого гаргах юм. Би өмнөөс бодлого гаргаж өгнө. За одоо би энэ салбар дээр яг тэгэхээр ерөнхий сайд намайг санал болгосон байгаа шүү дээ. Одоо жишээ нь зам тээврийн салбар дээр бол Бат Эрдэнэ гэдэг хүний ажил болно гэдэг. Тэгэхээр би бол за тэгвэл би салбар дээр бол ийм бодлогыг гаргамаар байна. Ийм юм жолоодож ингэж байна. Тэгэхээр нөгөө хүн үзээ за энийг үзэж хараад за тэгээ. Энэ дэр засын энэ дэр өөрийнх нь бодлогыг оруулна гэдэг. Тэгэл явах байхгүй. Үндсэн бодлого бол салбарын сайдын бодлого. Тэгэхдээ альва ялсан нам чинь нөгөө сонгуулийн мөрөө хөтөлбөр гэж байдаг. Тэрийг их хурлаар батлуулдаг тийм ээ. Батлуулаа тий. Тэр дагуу юу? Одоо тэрэн дээр ерөнхий сайд өөрийнхөө та юм уу саналаа нэмж оруулах болох уу? Гэхдээ яг болно л доо. Гэхдээ бол тэр хүрээнд нь одоо зам тээврийн сайдын бодлогын хүрээнд бол зам тээврийн одоо хөгжил ямар байх хэвээр, ямар төвшөнд очих хэвээр гэдэг энэ бүх заасан тэр хүрээндээ л бодлого чиглүүлээд явна. Нэмж бол бас болно л доо. Засгийн газар өөрийнхөө хөтөлбөрийг боловсруулад оруулж иж батлуулаад их хурл танилцуулаад явж байна. Таны салбарын хувьд тэгвэл одоо тэр нөө батлагдсан юм дээрээс нэмэгдсэн асгцсан юм байна уу? Ер нь бол энэ үеийн бодлогод Монгол улс шиг олон бодлого байгаа шүү дээ. Ер нь бол үндсэн хөгжлийн бодлогоо за тэгээд дунд богино хугацааны бодлогууд гэдэг. Тэгэхээр энэ бодлогууд маань базагдаад энэ бодлогоодоос авахын аваад ингээл 4 жилдээ боловсруулагдаад энэ 2016-аас 20 оны хүрээнд нэг бодлого гараад ирчихэ. Тэгэхээр энэ бол хуучин хэрэгжил ажилдаа сайжруулах гэдэг үндсэндээ одоо нэг гажаад ах юм бол нэг гардаг юм. Тэ гайгүй. Шилбэл миний мэдж байгаас бол танай салбарт бол одоо агаарын тээврийг барих төрийн бодлого гэдэг нэг баримтч байж байгаа. Төмөр зам их байж байгаа. Ард зам их юу? Ард зам одоо бид боловсруулж байгаа. За ямар соёл баримт төмөр зам бэ? Тэгэхээр та бүхний одоо шилбэл танай салбарт энэ хүрээнд тэгээ бас нөгөө сонгуулийнхаа мөрөө хөтөлбөрийн хүрээнд ингэж л ажилладаг уу? Тийм. Одоо бодлогын ерөнхийдөө бичиг баримт байж байна. Тэрнтэйгээ уялдуулаад дунд богино хугацааны бичиг баримтууд бас харна. Тэгээд гол нь бол мөрөө хөтөлбөр шүү дээ. Мөрөө хөтөлбөрөөр барайл ажиллаж. За тэгэхээр миний ойлгож байгаагаар болохоор одоо танай салбар чинь тээвэр ихээр чинь газрынх, ард замынх, агаарынх төмөр зам. Зөв. Тэгээд дээрээс нь зам орох нь. Ард зам тий. Ард зам орох. За тэгвэл хоёлаа энэ дагуу явъя тэхөө. За агарын тээврээс эхэллээ. Агарын тээвэр. За тэгээд дөнгөж саяхан нэг зөвлөгөө юу гэдэг уулзалт. Зөвлөгөө болсон. Зөвлөгөө болсон тийм ээ. За та тэр талаараа тодруулж яриач. За яг хоо сайд болоод хурж ирээд ингээд бас юугаа салбараа харж байгаа да. Харна шүү дээ.
Уучлаарай, та ч одоо Би ч одоо хэд болж байгаа? томилогдоод эн чинь 4 сараар болоо Аа, явчихсан. 4 сар болсон. Тий. Аа. Тэгэхээр 4-5 сар ч болж 4 сар тий. Тэгэхээр үндсэндээ урд өмнө яг миний хувьд бол нөгөө салбар дээр байсан төрийн нэрмжийн дараагаар хийжсэн тий. Ерөнхий бодлого юмнуудаа чиглүүлээд ингэж явж ирсний хувьд бол ямар ажлууд нь дутуу хийгдсэн байна, ямар ажлууд нь хийгдэг гүйцэтгсэн байна. Урд өмнө бидний нөгөө төлөвлөжсэн хугацааны хойноос орж ирэх ажлууд нь юу ингээд хараад тэрийг нөгөө төрөний ясантайгаа уялдуулаад явна шүү дээ. Тэгээ энэ дотор иргэний агарын тээвэр дээр хийх асуудлуудыг сая өнгөрсөн хугацаанд нэлээд базаад бодлогын чанартай тэгээд бас нэг шинжлэл хийх зүйтэй гэж урд нь одоо бодож явж исэн бас нэг магадгүй зүгээр ирэх хашин юу их мэдлийн өрдөгч үү юм уу одоо тэр чин сайд л одоо шийдэн шүү дээ. Тэгэхээр сайд болчвол би нэг тиймэрхүү ажлыг хийн гэж хэлсэн эдгээр ажлууч бас хүнд толгонд байгаа шүү. Тэгэхээр тэр хүрээндээ сая бол иргэний засгийн бодлогыг бол нэлээд базаж гаргаад тэгээ энэ бодлогоо зөвлөгөөн болгоод зөвлөгөөн дээр гаргаж тавьсан. Энэ зөвлөгөөнд маань бол иргэний засгийн бүх байгууллагууд ороод төрийн болон төрийн бус байгууллагууд ороод дээрээс нь иргэний агарын тээврийн тээвэрлэгч байгууллагууд хувийн хвшлийнх нь бүгдийг оролцуулаад за ямар ч байсан нэг өнөөдрийн хүртэл барьж байсан бодлогын хүрээнд бид нэг ийм шинжилгээд хийх хэрэгтэй юм байна гэдэг нэг хэдэн шинжилгээд гаргаж ирээд нийт салбарын хэмжээнд тавьж байгаа. За энэ маань бол нэгдүгürt бол хууль эрх зүйн орчноо сайжруулах асуудал байж байна. Хоёрдугаар салбарын бүтцийг зохион байгуулалтыг сайжруулах асуудал байж байна. Гуравдугаар юуны хувийн хвшлийг одоо оролцоог нь бол ихсхий. За төрийн оролцоог нь бол багасхий гэсэн асуудал байж байна. За дөрөвдүгээр тэгээд агарын тээврийнхээ энэ орчныг сайжруулъя. За энэ бусад нисгийнхээ давтамжийг сайжруулъя. Нисэх одоо чиглэлүүдээ үүсгэе, олон болгоё. Өрсөлдөх чадварыг сайжруулъя. Хязгаарлалчиж одоо өрсөлдөөнийг бий болгоё. За өрсөлдөөний юу болох юм? Бид нар чинь гол асуудал бол үнэт болгоё гэдэг зорилт шүү дээ. Тэгээ энэ хүрээнд хэд хэдэн асуудлуудыг гаргаж ирээд сая бол 2 өдөр хуралдаад бос юуныхээ агарын тээвэрлэхийн салбарынхныхаа дунд гаргаж ир тавьж байгаа. Хилцүүлж. Тэгээд бид нар нэг юу гарсан? Зөвлөмж гарсан. Өөрөөр хэлбэл одоо хийх байгаа ажлууд дээр тэднийхээ санаа оноо гаргаад зөвлөмж гарсан. Тэгээ одоо маргаснаас эхлээд одоо бид нар чинь нөгөө бодлогуудаа хэрэгжүүлэх засгийн газрын болоод бусад зөвлөмж гэдэг маань мэдээж тэдний санаа оноог байгаад бидний одоо санаа оноог зөвшөөрөгдөж гин гэсэн үг шүү дээ. Тэгээл цаашаага бид нар одоо зохит төвчнийхээ шийдвэрээд гараад хуулинд өөрчлөлтүүд оруулаад засгийн газар оруулах бол оруулаад их хурлаар оруулах бол оруулаад ингээд биш хатаа аваад явах. Дээрээс нь шинэ нисэх бодол маань энэ жил бид нар ашиглалтанд орно гэдээ одоо амлчаад байгаас төлөвөө гаргачаад байгаа. Тэгээд тэр хүрээндээ бас их ажлууд их болно. Энэ зөвлөмжтөр одоо хамгийн гол чухал залтууд юу вэ? Иргэний нисэх дээр. За ер нь одоо бидний өнөөдрийг хүртэл хийж чадахгүй байсан нэг зүйлүүд би одоо орё гэж бодоод байгаа. Энэ бол өнөөдөр бид нэг ийм ирмэг дээр ирчээд байна л да. Агарын нисхийн үйл ажиллагаан дээр өөрчлөлт хийгээд ер нь бол чинь их хурлын гишүүн гэдэг хүн бол би тангараг өргөд их хурлын гишүүн болсон. Өөрөөр хэлбэл нэг талдаа бол ард түмнийхээ төлөө ажиллана гэдэг чинь. Хоёрдугаар энэ салбар дээр хурж ирээд ажиллаж байгаа бол энэ салбарыг бас тэр чиглэлүүгээл төмний төлөө одоо чиглүүлэх ёстой шүү дээ. Ямар ч салбар байсан үйлчилгээнд иргэдэл очих ёстой шүү. Тэгээ тэр утгаараа бол өнөөдөр иргэний агарын тээвэр дээр бид нэр иргэдэд юу хүсэж юм гэхээр аюул аваа осол юуг гэдэг зөв зүйтэй ажиллагаатай технологийн өндөр түвшинд ийм агарын харилцааг бий болгох хэрэгтэй. Агарын үйлчлэг өгөх хэрэгтэй. Энэ нь өөрөө хямдхан байх хэрэгтэй. Хямдхан гэдэг нь бид нар билетийн үнэл байхгүй. Хямдхан тарифтай ард түмэнд үйлчлэл ийм үйлчлэг үзүүлэх хэрэгтэй. Ингээд билетний үн бид нар үйлчлэгээ тариф яриад ирэхээр энэ маань өнөөдөр Монголд байж байгаа ганц компани Мят компанийн асуудал тавигдаад ирж байгаа. Би дөрөв хэлсэн шүү дээ энэ өнцгөр байж юм гэж. Эсвэл Мят компанийн төлөө ажиллах юм уу эсвэл одоо иргэдийн төлөө ажиллах юм уу гэдэг юу л ах. Шийдлийг л гаргах хэрэгтэй. Тэгээд одоо иргэдийн төлөө ажиллахаар шийдвэр гарсан. Иргэдийн төлөө би 2012 он хүртэл Мят компанийн туулзын дарга хийжсэн. За тэр үед бол Мят компаниг бол одоо та нар дандаа тохооноос өргүүлж явах. Ер нь бол энэ зах зээл дээр бол сэлдэг зах зээл дээр одоо менежментийг сайжрах ёстой гэсэн шийдвэрүүдийг бас тодорхой хэмжээнд гаргаж явж байна. За өнөөдөр нэг 4 жил тасараад буцаад ороод ирэхэд бол энэ салбар дээр бол Мят компанийн маань монополийг улам нэмчихсэн. Улам нэмсэн. Жишээ нь Бээжин хамгийн хурцтай Бээжин Сеулийн чиглэлд ганцхан тээвэрлэгч байна гэдэг бүр бодлогын бичгээр нь зовоод өгсөн. 2012 онд ажиллаг явж хахад
Арим Монголи гэдэг компани байсан. 5 онгоцтой байсан. Одоо өнөөдөр ганцхан онгоцтой. Хөгжид дэвжих нутгийг бүр ганцхан онгоцтой суулж байна. Бизнес гэдэг компани байсан. Дампурс. Одоо нэг буцаад босох гээд нэг ярьж байгаа шүү. Тэгэхээр чинь хувийн хөгжлийнхээ юг ингээ бүр боочлоо шүү. Дээрээс нь саяхан би хувийн хөгжлийнхэнтэй бүгднтэй нуулзсан. Хүсэж юу гаргаж байгаа тийм дөрвөнд өөрчлөлт гарч байгаа. Тийм хүн сурталтай байна. Тэр дөрвөн чинь буруу юм заасан байна. Биднийг дандаа хахаж шахаж хавчсан тийм заалтууд байна гэж. Бид нар хууль эрх зүйн дээр тэднийг задлж өгье л. Хувийн хөгжлийг жоохон өргөж өгье л. Тэгэхээр энэ дээр бол хувийн хөгжлийг өргөж өгнө гэхээр нөгөө талд байж байгаа мяд компани асуудал зөвхөн эдний эрх ашигыг хөндөх хэрэгтэй болно. Одоо өнөөдөр мяд компани хилээ дөрвөн бичигдээл байна. Сайлын үнэгээр бичигдээд байгаа шүү дээ. Либералчлах гэхээр чинь олон улсуудын нислэгээ одоо ганц мяатад биш одоо дэлхийн дахинд өөр ави компаниудыг оруулж ирэх тэр их чухал баймир юм. Тэгэхээр өөр гадны ави компани гэхээсээ илүү эхлээд дотоодын ави компаниг үзье. За. Орох болцоо нь юу вэ? Бидний нөгөө нэг ийшээ орох одоо бэлтгэл хангагдаагүй гэдэг нь энэ юм л да. Өөрөөр хэлбэл яг одоо зэрэгцээд мятага зэрэгцээд олон улсын нислэг хийх юм хэмжээний манай дотоод компани байна уу гэдэг асуудал гарах юм. За нөгөө тэгвэр бол энтэй зэрэгцээд гадны компани орчин ч гэж асуудал бас байхгүй. Ер нь аливаа чиглэлийн нисгтэй хоёр талаасаа харилцсан тэгш эрхтэйг нисгэж байгаа хэрэгтэй. Нэг нь одоо 767-оор нисэж байгаа бол нөгөө тал нь 767-оор нисээ. 200 зөө тэгвэл 200 зөө. Ингээд эрх тэгш байх ийм зарчмыг л ер нь барьж байгаа. Ер нь барьд юм тийм. За баярлалаа. За одоо тэгвэл хоёулаа төмөр замын тээвэр. Миний мэдж байгаагаар одоо энэ үйл ажиллагаа зохицуулж байгаа энэ баримт бичиг нь болохоор 46 онд Орос Монгол хоёр улс бүгд найрамд Монгол улс СССР хоёр байхдаа байгуулсан гэрээ гэж тийм ээ. Тэгээд энийг нэг өөрчлөх юмсан гэл ингээл яриад идэг юм байсан. Энэ одоо таны үед яригдах байх асуудал. За би ч нөгөө нэг хамт оролцоод байсан гэдэг шиг өөрчлөх тал дээр нь бол ярьж илээсэн хүн л дээ. За. Тухайд. Одоо өнөөдөр буцаад эргээд ингээд харахаар нэн тэргүнд бол энэ юу гэхээсээ илүү хилцээл рүү орох гэхээсээ илүү өнөөдөр энэ нийгэмлэг шиг энэ компанийн засаг руу оруулах асуудал болж байна. Сая би хойд хөршийн тээврийн сайдын урилгаар ажиллаад ирлээ. Урд хөршийн тээврийн сайдын урилгаар ажиллаад ирлээ. Хоёр хөрштэйгээ ямар ч байсан хоёр талын одоо тэр тарифын хилцээрүүд, за бусад одоо төмөр замын хилцээрүүд бүх зүйлүүд бас нэг баримт бичгийн хувьд хууль эрх зүйн хувьд нь бол бас нэг ярилцаж хилцээд хөрөнгө оруулалтын асуудлууд юу байж болох, хамтарч ажиллах асуудлууд юу байх вэ? Бүх л асуудлаар нь яриад ирлээ л дээ. Үндсэндээ нөгөө нэг бидний ярьж байгаа одоо энэ дэлгэсэн тэрлэг шиг энэ одоо Монгол улсын чинь тээврийн бодлогыг олон улсын бодлого бол энэ улсын чигээр нь тойрж явчих гэдэг шүү дээ. Тэгэхэд тойрж явчих. Тойроод явцсан юм шүү дээ. Явж эхэллээ. Тэгээ явж эхэллээ. Тэгэхээр энэ бодлогоогоо бид нар олон улсын төвшөнд энэ зэрэгцээд ярилцдаг, энэ зэрэгцээд өөрсдөө бодлогыг ярилцаж одоо хүлээн зөвшөөрүүлдэг, ойлгуулдаг ийм систем маань л одоо хоцрогчод, алга болчиход байна л да. Тэгээ бид нар бол одоо чинь энэ тэргуунд бол хүчин чадлаа нэмэх асуудал болж байна. Энэ Улаанбаатар төмөр зам нийгэмлэгээ бол хүчин чадлыг нэмэх, нэн тэргүүнд тэр төмөр замынхаа одоо ачаа тээвэрлэх чадлыг нэмэгдүүлэх, даацыг нэмэгдүүлэх, өглөө бүрэлд түүнийг сайжруулах энэ талууд орох хэрэгтэй болж байна. Тэгэхээр нөгөө хууль мөл гэж ярихаасаа илүү нөгөө хэлцээрээ шинжлэх гэж ярихаас илүү хоёулаа нэг л дундын компани бол энийг хөл дээр нь босгох гэж байгаа. Энэ том Аз Европыг холбосон энэ одоо газар зүйн зөв байршил дээр байж байгаа энэ давуу талаа ашиглаад тээвэрлэлтэд явуулъя. Тэгэхээр тээвэрт явуулахаар хоёр улсынхаа хэмжээнд явж байгаа ачааллыг бид нэр даах үгүй юу? Тэр чадвар байх үгүй юу? Урд очиод хойно очиод бид нэр тээврийг нэмэгдүүлж өгөөч гэхэд тэр одоо 30 сая 80 сая руу орох гэдэг тоон юуныг эдийн бид нэр өөрөөр дамжуулах юм. Тэхийн тулд бид нар хүчин чадлаар нэмэгдүүлэх. Тэгэхээр Оростой нэн тэргүүн бид нар энийг ярьж байгаа. За урьдчилан тооцоолоор бол нэг сүүлийн тооцоолоор бид нар дотоод нөөц болцоогоо ашиглаад үзэхэд нэг 200 гаруй сая доллар хэрэгтэй болж байгаа. Ер нь бол нэг 400 сая долларын хүрээнд хийгдэх төсөл байгаа. Бид 30 сая тонн ачаа тээвэрлэг болъё гэсэн зорилго. Одоо хэдийг тээвэрлэж байлаа? Одоо биднээс сая нэг 21 лөө орлоо. Энэ жил өсөж байгаа. Бас ч өсөлттэй ажиллаж байна, сайн ажиллаж байна тий. Тэгэхээр 30-ыг тээвэрлэх хүчин чадлыг нийт тэргуунд хийхин тулд биднэрт нэг
сүүлийн тооцоолоор бол 200 300 сая доллар хэрэгтэй болж байгаа. За энэгээр бид нар тэр хүчин чадлуудаа зарим нөгөө нэг огцом эргэлт жингийн хуурал эдэргэл байгаа шүү дээ. Тэр мэрийгэ засъя. Ямар ч лээсэн хоёр улсаасаа ачаа өгөөч гэж хэлэхэд бүрэн одоо нүүр бардам гуйх хэмжээний тийм юутай. Нөгөө талаар бол энэ хоёр улсын чинь хооронд энэ Аз Европын хооронд энэ хөгжлийн одоо хуурал хэм юугийн өндөрлөгчийн шалганд болчихлоо шүү дээ. Тэгэхээр бид нар өөрсдөө юм хийж чадах хүчин чадал байхгүй ч тэднээс нэхэтэг болцоог болчихно. Нин тэргүүнд. За тэгээд цаашлал бол одоо явандаа бол бид нар хуулийн өөрчлөлт оруулах ёстой. Яг автцамтай адилхан. Зам нь нэг өмч байгаад дээгүүр нь явдаг одоо вагонууд нь хувийн хвшлийч байдаг юм олон төрлийн хвшлийн байх хэрэгтэй байхгүй. Одоо өнөөдөр манад Улаанбаатар төмөр замын ган ирээсэн зам байна. Улаанбаатар төмөр замын хөдлөх бүрэлдэхүүн ачаад хийж штэ. За тэнд одоо бол төмөр 90 голын 1 хэдэн км зам байна. Тэгэхээр энэ хувийн хвшил орж ирээ тэнд хувийнхан гарч ирж байна. Одоо дээрээс нь бид нар Монголын төмөр зам дээр 5 толгой гашуун цохотын төмөр зам чинь бас Монголын төмөр замын өвчлөл болж байна. Тэгэхээр энэ төмөр зам дээдх бүрэлдэхүүн хоёулаа тус тустай тооцоололтой байх л асуудал болж байна. Тэгвэл тэр хуулинд өөрчлөлт оруулах. Улаанбаатар төмөр замаас тэр суур юуг нь худалдаж авах юм уу? Ямар нэг л улсын өмчлөх хэрэгтэй болох нь дээ. Үгүй яг тэр нь өөрийнх нь хувийн өмч байж байна. Одоо би чинь Улаанбаатар төмөр замд дээгүүр явж байгаа бол Улаанбаатар төмөр замд би мөнгө төлөөд явчихна. Цаашаага салаад тэр бол төмөр өрөөгийнхтэй ордог юм бол тэндээ төлчихнэ. Ийшээгээ салах юм бол өөр газар төлчих гэж байд юм аа. Гэхдээ гол шугам салбарсан шугамуд нь бол нэг байх нь зүйтэй. Нэг хүний өмчөд байх зүйтэй. Байн мөнгө төлөөд ингэж ахсан юу шүү дээ. Тэгээд таны сая ярьсан саналыг ялангуяа Оросын тал яаж хүлээж авав? Энэ 2010-аас 11 12 оны үед бол овоо хүлээцтэй байсан. Ер нь бол Оросууд өөрсдөө тэр шинжилгээ хийсэн. Тийм. Тэгэхээр тэр үед бол нэлээд нааштай ярьж ирсэн. Тэрнээс хойш ерөөсөө яриаг юм байлаа. Тийм. Одоо бол буцаад ярихаар жоохон гайхсан маргатай байлаа. Гэхдээ бид гүй шүү дээ. Энд чинь бол олон улсын жишг танаад хүртэл нэг хийж байгаа. Энэ бид нар одоо шинжилгээ рүү явах хэрэгтэй гэдгийг бол шахаад явах зүгээр аргагүй. Би түрүүн танд нэг яг гэрээ асуусан гэхээр зүгээр нэг эцэжлээ нэг Америкаас нэг эдэн нөгөө зөвтгөр нийлүүлэх гэсэн чинь Оросын талж зөвшөөрөөг өнтер гэдэг нэг мянганы соёлын сангаас тийм учраас би энэ гэрээ саад болоод идэх юм байхдаа манайхан гаднаас хөрөнгө авах гэхээр гэж би зүгээр доктор бодож ирсэн байна. За нэг талдаа бол яг хөө мэдээж тийм болсон. Нөгөө талаас бол бид нар өөрсдөө алдаа гаргах юм л да. Жишээ нь та хоёр нэг хүнээс зээл аваад ингээд дундынхаа хөрөнгийг засах гэж байгаа бол би тантай ярих хэрэгтэй шүү дээ. Энэ хүнээс ингэж аваад тэгээ хоёул юм ааз. Тэр мэдээллийг өгөөгүй. Ярилгүй шүү дээ. Ерөөсөө шууд засгийн газар маань ярьж байгаа шууд шийдээд юутайгаа Америкуудтай ярьж байгаад ингээд шийдсэн. Тэгэн гол нөгөөдөл маань юу яасан ийсэн одоо зээл өмөлөө бид нартай яриагүйгээ. Тэгэл жижиг уус төр ороод ингээд зогссон байхгүй. Улаанбаатар төмөр зам хийж байгаагаар Монголын төмөр зам билээ бас нэг компани бий. Тийм ээ. Одоо энэ нэг говьд нэг юу ярих гээд одоо тэр төмөр зам та тэрийг нь очиж үзсэн байх те. Тэр нь одоо ямар байдалтай байна. Би ч бас нэг сая очсон л дээ ер нь. Тэр маань одоо ер нь тий үзсэн. Тэр зам маань төмөр зам маань уг нэг хэрэгтэй нөөсөж явах. Маш хэрэгтэй зам уг нь. Тэр одоо шулууг хэлгээд ерөөсөө тас зогссон баг. Тас зогссон юм билээ. Тэгэхээр аливаа төмөр зам гэдэг бол бид ингээд ойлгох юм л да. Ийшээгээш мөнгө тавиал төмөр замд ивсэл, ийшээш төмөр замд ивсэл гэж ойлгох шиг байна. Үгүй л дээ. Тэр дээгүүр нь явж байгаа ачаанаас нь их үүсрэнд байгаад энэ ачааг хаашаа зөөх үгээд хин тавих уу? Одоо чинь ачаагаа зарах гэж байгаа хүн чинь ачаа бараагаа зарах гэж байгаа хүн чинь дээгүүр тэрвэлт хийх гэж байгаа хүн замаа тавина шүү дээ. Тийм биз? Уг нь тэгж хувийн хвшил тэгж ихэлсэн шүү дээ. Тэгж хувийн хвшил тэгж хийсэн. Би одоо энэ дээр бас нэг түүх ярихад 2012 онд би төрийн нарийн бичгийн даргын ажиллаа өгсөн. Тэгэхээ өмнөхөн ажлын хэсгийг ахлаад 2 төмөр замын концессийн гэрээ зурчаад явсан. 5 толгой гашуун цохотын 240 км зам. За 5 толгой сайн шантын 400 гаруй км зам. Энэ хоёр дээр концессийн гэрээ нэг нь бол төмөр өрөөтэй нөгөө Оросууд хамтраад нөгөөх нь бол энержи ресурстэй гэрээ зурч явсан. Энэ төмөр зам
12 онд ашиглалтанд төгсдөг байсан. Өнөөдөр хэдүүлээ 18 он. Энд бол яг тэр номоор явж исэн юм. Чин Energy Resource гэдэг компани өөрөө мөнгө усгаад өөрийнхөө нүүрсийг гадаадд гаргая, экспортод гаргая гэд төмөр замаа тавьж исэн байхгүй. Тэр бол сүүлдээ засгийн газар өөрчлөөд Монголын төмөр замын одоо төмөр зам дээр өгсөн. Ер нь бол яг бодлогын хувьд бол Монголын төмөр зам дээр байх юм зүйл л дээ. Гэхдээ тэрийг хамтарсан байдлаар сүүлд нь бол Монголын төмөр замд шилжинэ гэдгийг л анх хийж ирсэн байна. Тэгэхээр одоо бидний та яагаад зогссон гэдэг юм хэрэг одоо тэр нүүрс чинь хаана байгаад хин зараад хин хөдөлж яваад энэ хиний эрх ашиг байх юм бэ? Хин одоо нүүрсээ зөөх гэж төмөр зам тавих юм бэ гэдэг л асуудал байхгүй. Бид одоо өнөөдрийн байгаар бол 5 толгой жижиг 5 толгой байж, Energy Resource байж, том 5 толгой байж. Энэ чинь 3 компани ч байдаг, өөр хийж байдаг. Эднэр нэгдээд бид нар нүүрсээ гаргахын тулд төмөр зам хэрэгтэйгээд уг нь бол мөнгө усгоод явах хэрэгтэй шүү дээ. Энэ дээр төр дэмжиж явах хэрэгтэй. Зүг биз дээ. Эзэнд тавих хэрэгтэй. Одоо өнөөдөр энэ чадал байхгүй бол тэр төмөр замыг хэн тавих вэ? Тэгвэл хин нэгэн нүүрс судалдаж авъя гэдэг хүн одоо компани орж ижил тавих хэрэгтэй шүү дээ. Нүүрс авах гэж байгаа хүн ирэх хэшгээ бодож. Хэн байх вэ гэдэг асуудал байхгүй дээ. Тэр нь хэн байх? Тэгвэл төр биш одоо тэр зарах гэж байгаа худалдаж авах гэж байгаа хүмүүсээс санал ирэх нүгэл хүлээдэлтийн байдалд орсон байна. Одоо тэгэхээр энэ 5 толгой бид нар яах вэ гэдэг асуудал байхгүй гол нь 5 толгой яах юм бэ? Түүнээс одоо Батэрднээс чи төмөр замаа яах гэдэг нь гэдэг үл эн чин зөөгч байгаа бараатайгаа ашиг холбоотой байдаг болохоор хүссэн үсээгүй уулуурхай яам дээр 5 толгой яах юм бэ гэдэг асуудыг нэгд яригжээж дараа нь энийгээ даг төмөр зам яригдах байхгүй. 5 толгой хэн ашиглах юм? Яаж ашиглах юм? Худалдаа авагч нь хэн байх юм? Зүг биз. Ойлголоо ирлээ. Манай Монгол улс ч одоо 21 аймаг авцаамаар холбоно гэдэг том төлөвлөгөө гаргасан. Одоо энэ маань аялал дээр явж байна. Хэдэн километр хаан дутуу байна. За яг хоо авцаамын бодлого гэдгийг сая бид нар зөвлөгөө хийгээд бас л жоохон шүмжтэй ярьлаа л да. Авцаамын бодлого бол ойрын ирээдүйд бид нар замын бодлого ямар байх хэвээр гэдэг бодлого гаргах хэвээр. Энэ маань жоохон хаягчаад явлаа. Замын бодлого гэхээр бид нар нөгөө авцаамынхаа сүлжээг л яриад байгаа юм л да. Өөрөөр хэлбэл бид нар нэн тэргуунд Улаанбаатар хотоо 21 аймгийнхаа төвийг холбоё гэсэн бодлого яриад байгаа. Энийг авцаамын бодлого. За яг хоо бодлогоч өнөөс үлжинч байна. Энэ ихний бодлого маань хэрэгжихэд одоо нэг 2 жилийн хугацаа л байна. Өөрөөр хэлбэл 16 аймгийг холбосон цаана 5 аймаг дутуу байна. Баруун 5 аймаг дутуу байж байгаа. Говьалтай ховд завхан баяр орцсон юм уу? Орцсон. Зүүн талд бол бүгд орцсон. Тэгэхээр баруун 5 аймаг үлдчихэд байгаа. Баруун 5 аймагаас Говьалтайгийн чиглэлийн 128 км зам концессийн гэрээтэй. Тэр нэг жоохон маргаантай байгаа л шин. Бусд нь бол үйл ажиллагааг эхлээд явуулсан. Тэгэхээр одоо бид нар ажлыг хийлгүүлэх цаг хугацаанд нь одоо юуг нь барилгын ажлыг дуусгах ийм шаардлагыг тавиал ажиллаж явуулах нь чухал болчиход. Тэгвэл бид нар жил агасын дараа хэд бол ашиглалтанд бол энэ 5 аймаг нь холбогдсон. Тэгвэл тэр 5 аймаг руу тавьж байгаа зам одоо мөнгө дөрвөн шийдэгдээд өөрөөр хэлбэл эзэнтэй эзэнтэй ажил явж байгаа юм байна. Явж байгаа тийм. Тэгэхээр энэ маань цаг хугацаанд үлдэж байгаа одоо. Энэ цаг хугацаанд гүйцэд тавих л асуудал байна. Энэ Монгол улсад энэ замын стандарт яг одоо тэгэл бид бол энэ маань бол ихэндээ шатны бодлого ингээд хэрэгжиж хэвээр. Дараа нь бол мэдээж аялал жуулчлалын болон цаад нөгөө уул уурхай гэх мэт эдийн засгийн холбоотой юм дараагийн нэг сүлжээ гарч ирэх байна. Гарч ирэх юм тийм. Монгол улсад замын стандарт гэж байдгүй байгаа. За тэгээ одоо энэ маань хэдээ баслагц ямар стандарт байна? Энэ замууд чи яагаад тэр одоо амархан муудаад идгийг стандартын буруу юу? Тэрийг сахихгүй байна уу? Их олон хүн одоо их хурал дэш дээр одоо Монгол улсад стандарт байхгүй байдгүй гэдэг ингээд ярьд юм аа. Стандарт бол байгаа. Нэнхэн зам хийх, одоо ийм өргөн зам хийх, хатуучлалтай юу одоо даацын зам хийх, 1-р зэрэгэл, 2-р зэрэгэл, за тэгээд хурдны зам гэдэг бүх стандарт бол Монгол улсад байгаа. Гагцхүү зам гэдэг юм нь бол нөгөө дээдх ачааллаасаа шалтгаалаад эдийн засгийн тооцоолтоо гарч иж байгаа юм. Чин шиг баян юу л дорнолоо гараад авч байгаа зам цагтаа нэг 5 хүн маш явдаг ийм зам дээр бол тийм хүн даацын зам маш одоо стандартаар хийх шаардлага байхгүй шүү дээ. Хайр стандарт байдаг юм уу тэр замдууд янз байгаа. Тэгэхээр 1 2 3 доо зэрэглэлийн замууд гэдэг нөгөө хурдны зам гэдэг ингээд явчихж байгаа. Тэгэхээр
Жишээ нь бид нар одоо энд юу л уудны замд явж байгаа шүү дээ. Хөшгтөнд илүү. Тэгэхээр энэ чинь бидний стандартаар хаа явж байгаа юм. Одоо энэ 65, 61, 2% гүйцэтгэлтэй явж байгаа. Хаагур явж байгаа. Энэ чинь Төв аймаг орохчид таардаггүй шүү дээ. Нөгөө талаар нь явж байгаа. Нөгөө талаар нь явж байгаа. Нөгөө талаар нь явж байгаа. Тэгэхээр энэ зам бол Монгол улсад анхны хурдны зам бид нар тавьж байна. Энэ утгаараа бол стандарт бол байгаа. Гагцхүү бид нар одоо стандартн дээр хэрэглэгээ өөрчлөх үү гэдэг л асуудал байхгүй. Одоо өнөөдөр ингээд 5 см-ийн зузаантай стандарт хэрэглээд авах уу? Өшөөд 8 см-тэй 10 см-тэй хэрэглэх үү? Энэ л байна. Пожалуйста 8 см-ээр хэрэглэе. Нөгөө сангийн яам дээр ч очиод нөгөө мөнгө чинь юу тэр хэмжээнд бас зөвшөөрөхгүй. Нөгөө эдийн засгийн бидний нөөц болцоо чинь тийм хэмжээнд байгаа юу? Даахгүй юу? Зайлшгүй үнэхээр уул уурхайн зам явж байгаа газараа бол ерөнхийдөө бол чангалаад явъя гэж байгаа. Гэхдээ ер нь одоо бас нэг төвшин жоохон дээшлээд татчихъя стандартаараа. Тэр нөгөө доотхын бол хүчтэгдэг, тэр зэм тэр хүчтэгдэгч байдаг юм. 20 см юуг нь чангалдагч байдаг юм уу? Дээдлийн 5 см-ийг бол 8 см-ийн хүчилтаа болгоод ч байдаг юм уу? Ингээл үндсэндээ тэр 5 см-ийг чинь 2 жилийн 3 жилийн дотор бол илэгдэн шүү дээ зам чинь. Бид бас идчихлээ гэдэг бас ч тэгж мөөлж болохгүй тэр 5 см-ийн хүчил чинь 2 жилийн дараа 3 жилийн дараа гэхэд 2 см руу ингэрээд идэм юм тий. Илэгдэн тий. Бас ч тийм байгаа. Тэгэхээр стандарт бол байгаа шүү. Гагцхүү тэрийг одоо бид нар чангалж явах уу эдийн засаг үнэхээр болцоотой байгаа бол бид нар шатахуулаад том замуудаа тавиад явъя л. Ганцхан одоо энэ дээр бидний саяны ярьсан юм бол чанар зөв хийж гэнэ үгүй юу? Ядаж энэ стандартаараа хамгийн гол нь энэ стандарт дээр хаана алдаа гараад байна. Төрийн албан хаагчдаар одоо тэр ажлын даалгавар хөсөйхэд алдаад байна уу? Замын хүлээж авахтаа хүртэл зарим юм харахгүй алдаа дутагдleen өмөрөөд байна уу? Тэр хяналт хийж байгаа байгууллага нь найзан дундаа нөгөөдхийгээ хянахгүй яваад байна уу? Нөгөөх нь одоо юу гэдэг хуурч хулагтаад байна уу? Энэ дээр бид нэр анхаарлаа хандуулах нь чухал болчиход байгаа юм. Энэ авцамын талаар нэг Монгол улс хууль байдаг ч гэлөө энэ газар хэсгийн моментэд 3 сараас 5 сар хүртэл жилөө энэ засвар замаар чинь нэг 40 тонны машин явахгүй энэ гэсэн нэг тийм чинь хууль дүрм журм юу вэ? Тэрийг одоо хэн одоо хянж хэрэгжүүлж идэв юм. Монгол улсын хувьд бол бас нэг онцлог болчиход байна л да нэг эрсдэл суурь амьсгалтай. Тэгэхээр тэр яг гисж байгаа үед нь бол аль болох замын хяналтын сайжруулах хэрэгтэй болчиход байгаа. Хяналтын сайжруулна. Орон нутгийн зам, улсын чанартай зам гэдэг юм чинь тустай байж байгаа. Ийшээ гараад Төв аймаг гараад ахвал Төв замаас усна бол орон нутгийн чанартай Төв аймгийнхан хариуцаад явж байна. Яг гол улсын чанартай замаа бол одоо яам өөрөө хариуцаад явна. Энэ дээр хяналт тавина. Тэр нэг адцаа компаниуд гэдэг байгаа шүү дээ. Тодорхой хэмжээнд километрээр бид нар үргэлжлүүлээд тэгээд өвөлдөө бол цас юуг нь зодын юун цас юм цэвэрлээд онгойлгодог үүрэг хүлээгээд зумдаа бол бас нэг арчилгааг нь хийгээд тэр нэг агнаас магнаас нөхөх мөх гэдэг юмнуудыг хийгээд ингээд ийм үүрэгтэй байгаад байгаа байхгүй. Энэ компаниуд ч нөөрөө тэр зам арчилгаан дээр хяналтаа тавьж явах хэрэгтэй. Яг тэр үед нь болж өгвөл том аврын юу явуулахгүй. За бид нар одоо бол яг энэ эргүүлийн байнгын эргүүл явдаг нэг системд орё гэдэг. Магадгүй том машин байвал тэрийг хянаад одоо ачаа мачааг нь буулгадаг ч үгүй юм. Тэгээ ачаа буулгана гэхэд эн чинь өөрийн гэсэн цэгтэй байх хэрэгтэй бол. Нийт Монгол улсын хэмжээнд бид нэг 20 гаруй тийм цэг одоо хяналтын цэг пүү өөрөөр хэлбэл байлгах шаардлагатай болж байна. Энэ бол бас олон улсын стандарт л. Тэгээд тэн дээр нэг тэнхлэгт ноогдох даацсан хэрвээ хитэрсэн байвал ачаагийн тэнд буулгаас сэлгээд ачаад ингээд аваад цааш явдаг ч үгүй. Ийм арга хэмжээ авах хэрэгтэй. Тэгээд дахиад нөгөө мөнгөн дээр очиод бид нар чадахгүй. Дахиад мөнгөн дээр очиод. Тэгээд одоо чинь арчилгаан дээр бид бол нэг 50-55 тэрбум төгрөг жилдээ бол гарч явах хэрэгтэй гэж тооцоо гарч байгаа. Одоо энэ жил бол жишээ нь 2018 онд бол 20 тэрбум төгрөг заасан. Тэгвэл миний сонссноор яг энэ арчилгаан дээр мөнгө тавих гэхээр их хурлын гишүүд нь ойлгож өгдөггүй нөхөн гаргаж өгдөггүй гэсэн шүү дээ. Зүгээр одоо нэг зам тавих бодож байгаа болохоос яг арчилгаан дээр бол ер нь жоохон гар татдаг. Тэр бол үнэ. Тий. Харин энэ жил бол бас одоо төсвийн банкны орооныхан маань бас сайн ажиллаж ийж нэг 5 тэрбум нээж 15 орсон мөнгийг 20 болгож өгсөн байна шүү дээ. За дараагийн асуудал энэ авцамын тээвэр. Энд дээр би зүгээр тантай нэг яг л одоо нэг л тээврийн тухай ярих гэж бодсон юм. Өмнө говийн тэр нүүрсний урхаануудаас
тээвэрлээд энэ хэл гарч штэ. Тийм. Энэ тээврийн тухай. Саяхан би өөрөө бас тэр талаар нэвтрүүлэг хийхээр бас говьд бас 3 хоног ажиллаад ирсэн. За. Тэгээ харсан. Над өгсөн мэдээлэлээр болохоор тэнд нэг 9000 орчим машин нүүрс зөөж ийн гэж байна. Гашуун Сүхбаатарын хоёрын хооронд. Тэгээд тэрний нэг 8900 за бүр өсрээд 900 Монгол эзэнтэй компаниуд байдаг гинэ. 30 компани гинэ. 8000 гарна одоо хятад эзэнтэй байдгийн гинэ. Тэр үнэн үү? Та тэр тухай ер нь одоо ямар мэдээлэлтэй байна? За яг одоо манай дээр бүртгэлд бид энэ бас олон жил юу асан шүү дээ. Тэгээд эхлээд бол хятад зөөдөг байсан юм. Тэгээ бид бол зөвхөн Монгол бүртгэлтэй Монгол компани байна гэсэн юм шаардлага тавьсан. Одоо бол бүртгэлийг харахад бол дандаа Монгол байгаа. Монгол номертой Монгол компани байгаа. Тийм байна. Цаана хөрөнгө оруулагчид нь бол хятад байгаа гэсэн. Энэ бол ортол асуудал гэж. Түүнээс би яг энэ компанийг бүртгэлийг харахаар Монгол компани, Монгол эзэнтэй ийм бүх машинууд Монгол номертэй юм билээ шүү дээ. Хуулийн цорхол байхгүй. Тэгээд энэ хамгийн гол нь энэ компаниуд чинь хятад эзэнтэй эдгээр чинь нэг уг нь тэр стандартаараа болохоор чи их өндөр шаардлага тавигдсан юм биш үү? Олон улсын тээвэр хийх чинь. Кемптэй байна. За засварын газартай байна. Эмч, ажилчин, инженер, техник, хөдөлмөрийн аюулгүй. Тэгээд энэ мөрийг хангаж ид сая нэг автоёрын үндсийн төвөөс лиценз авд юм ба штэ. Тэр нэг цаана хятад хөрөнгө оруулагчтай гэдэг компаниуд тийм юм алга. Монголд ийм юм тэгсэн мөртөө автсан байна тэд чинь. Ийм юм аа. Бид одоо төр хэтэрхийхийн юм лөө ингэж ороод энэ тээвэрлэлт лөө. Тэгээд энэ тээвэрлэл нь төрийн юм шиг ингээд буруу тийш нь ингээд залаа хийцээ. Жишээ нь та нүүрсний уурхаан дарга захирал. Би худалдаж авч байгаа хүн. Би тантай тэдэн тонн нүүрсийг тэдэн одоо энэ пунктээс тэр пункт хүртэл би авнаа. Би энэ дээр буулгаж авна. Хоёулаа нэг DAF Civic-ийн тэр галийн мөртөө тохирно шүү дээ. За эсвэл би ерөөсөө таны уурхаа дээр чи өөрийнхөө машинаар ч авч. Эсвэл та миний энэ дээр хүргэж өг. Тэгэхээр энэ тээврийн асуудлыг та бүхэн шийдэх хин нэг нь шийдэн шүү дээ. Эсвэл бүр энэ дээр хүргэж өг, энэ дээр нь би ачаад ийшгээ авч өгнө. Тэгэхээр энэ хүмүүсээ юуны аж ахуйн нэгжүүдийн хоорондын энэ хийжсэн зүйллүү төр ингэж хутгалдаж ороод зөвхөн цээ зөвшөөрөл гэдгээрээ давмгаалаад тэр цээ зөвшөөрлийн өгдөг болгоод ирэхээр энэ хоорондын одоо тэр иргэний хуулиар хүлээс үүргээ бид нар таслаа хийцсэн байхгүй. Таслаа хийцсэн. Өөрөөр хэлбэл та ерөөсөө уурхаагаас нүрсээ өгжилээвэл болоо тань тэр тээвэрлэх нь хамаагүй. Таны тэр яриад байгаа кемптэй байна уу, жолооч нь одоо согтуу байна уу, эрүүл байна уу, тэр одоо онцгой тээвэрлэл хийх эрхтэй байна уу? Тэрний ард талд нь хятад нь байна уу, монгол нь байна уу? Эсвэл одоо зэзэн гушаараа зөөж өгнө, том тэргээр зөөж өгнө. Танд ерөөс хамаагүй. Тийм болсон. Ингээд хайчиж байгаа байхгүй. Тэгээд сая би тэр засгийн газар байгууллагад очсон шүү дээ. Тийм хоёул очсон шүү дээ. Хоёул сая тий. Би энэ шаардлагыг тавьсан. Энэ бол төрийн ажил биш. Энэ Бат Эрдэнэ машинууд биш. Яамны машинууд биш энэ. Энэ машин бол та мэдэх ёстой. Худалдаж авж байгаа хүн мэдэх ёстой. Тийм болохоор юунууд уурхаанууд энийг цэгцэл өөрсдөө. Та нараас энэ машинаа та нар тээвэрлэл хийшүү гэдээ ингээд энэ машиныхаа тоо юмнууд эдийн засгийн тооцоолоо гаргаад өгвөл тэрэнд чинь харин бид нар юугаа олох юм. Тусгай зөвшөөрөл олох цэгээ. Тэгээ тэр жолооч нь цалинтай байх. Жолооч нь нийгмийн даатгалаа төлдөг байх. Амралтын хугацаатай байх. Кабин дээр хонж гэнэ үү, пункт одоо юун дээр хонж гэнэ үү, тэрийг хариуцлага та даах хэрэгтэй байхгүй. Тээвэрлэл хийж байгаа юм тийм үү? Эсвэл энэ худалдаж авч байгаа юм даах хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр одоо би тэр хариуцлагын та нар өөрсдөө энийгээ та иргэний хуулиар яв. Тэгээд тэр компаниудаа шинээр оруулж ирээд наашаа өг. Бид бол доторхыг нь харж байгаа таны хэлдэг тэр юунуудын компаниас нэрж байгаа бичиг сачиг юмнуудын өгөөл тэгэл стандартын дагуу тээврийн эрсдэл байна уу, хэдэн тээврийн эрсдлэнд энийг бид нар яг ном дурын хүрээд бид нар өгөөл цэгээ өгье. Тэгвэл дахиж шинээр одоо стацмыг юм явах нэ. Жохоо яваад одоо бараг дуусчих шүү. Одоо бол зөвхөн аж ахуйн нэгж юунаас уурхаан зөвшөөрөлтэй компанид бидэнд өгнө. Түүнээс хэн нэгэн зүгээр би тээвэрлэл хий гэж явах ороод ирэхэд өгөхгүй. Тэр нүүрсээ тээвэрлэх гэдэг хүн чинь тэр хоорондоо гэрээ хийн шүү дээ. Тэдэн тон нүүрс бидэнд зөөнө. Тэр хоорондоо гэрээ хийгээд аваад ирсэн дээр нь за
цэг нөгөөд. Одоо бол номонд орж байгаа. Гэхдээ тоон бол буурахгүй. Хамгийн гол нь нөгөө нэг энэ тэр нөгөө хятад юутай гэдэг тэр компани хамгийн гол нь ямар ч татвар төлдөг гэнэ олсод. Та тэр талаар хэд мэдээлэлтэй. Энэ компани хотод бүртгэлтэй байдаг юм уу? Тэр орон нутгад бүртгэлтэй байдаг юм уу? Гэхдээ тэрийг би хэлж мэдэхгүй. Ямар ч байсан бүртгэж авахтаа бол тэр чинь Монголын үндэсний одоо компани гэрчлэлийг бүртгэж авч байгаа. Тэгэхээр хаа нэгэн газар бүртгэлтэй байгаа. Тэгэхээр энэ уурхаа зөвшөөрөл өгж байгаа уурхаа бол энийг үзэх ёстой шүү дээ. За Монгол компани, Монгол гэрчлэгээ тэгээ. За одоо пүүст ард талд нь хинж байх юм. Тэгээд хідэн жолоочтой, ямар жолоочтой ингээд бүгдийг үзээд бичвэрэнтэй бид нарт өгнө, бид нар цай өгнө. А тэр тээвэрлэл хийж байгааг аж ахуй нэгжийн гэрчлэгээ өгсөн тэр харьяаны татврын байгууллага юу хийж байгаа. Тийм биз дээ. Яг түрүүн чи намайг хойно урд хил дээр яваад очиход Батэрдний тээврийн хэрэгсэл юм шиг, Батэрдний яамын тээврийн юм шиг л одоо надад жишээ нь харж байгаа байхгүй. Мөн адилхан татварыг жишээ нь Батэрдэн төлөх юм шиг үгүй шүү дээ. Аж ахуй нэгжээс яагаад татвар авдаг вэ? Нэгд гэрчлэгийг маягаад олгоцсон юм бол араас нь хөөгд эднээс татвар авах хэрэгтэй шүү. Тийм биз? Татварын байгууллага хэмээн ажиллаж байгаа. Тэгэхээр тэр хүнд татварын байгууллага араас нь хөөж очиод уулзаад тэгээд тэр цаашаага уурхаатай гэрээг нь үзэж явах хэрэгтэй тийм үү? Гэрээ хийсэн мүү хийгээгүй юм. Үзээд хэдэн тонн хийсэн болоод хэдэн тонноо зөөснө үү? Магадгүй бид нарт хандууд бид нар тийм машинууд тэгэж гарсан гэдэг. Тэгэл авах хэрэгтэй байхгүй. Тэгэхээр нөгөө төр хитрхи хутгалтахаар нөгөө утга учир нь алдагдаа нөгөө хуулиа мөрдөхгүй болчиход байгаа. Зүгээр би тань санал тавих ч юм л да. Та яг энэ талаар бол их сайхан мэдээлэлтэй юу байгаа юм бэ? Гэхдээ энэ татврынхан муу ажиллаад байгаа юм. Та тэгэхээр энэ сангийн сайдтай энэ юу хариуцж байгаа? Сангийн сайдтай энэ тухай сайн ойлгуулмаар юм шиг. Тэнд маш их мөнгө хэрэгжилж байгаа юм бил. Тэр юуны Монгол компани нэг захирал над зүгээр тоо үзүүлсэн байхгүй юу? Одоо ингээд нэг машин ингээд нэг бүтэн ирээсээгээд ингээд яг цаад захиалагчаас 20 мянган юан авдаг гинэ гэж. Хэрвээ тэгээд тооцох юм бол тэр 8 мянган машин чинь одоо өнгөрсөн жилийн эргэлтээр тооцоход тэр чинь 800 сая доллар. За би энийг тооцоо үзүүлж байна. Бас нэг сайд юу Хөрлөбатын сайд бас нэг хэлээд хийн. Магадгүй зүгээр бас яаж явж байгааг би сайн мэдэхгүй. Одоо 800 байхгүй шүү дээ. Тэр чинь уг нь бол хилээр гарч байгаа бүх тооцоо бид нар тэр цаана байж байна. Тэгээд ямар аж ахуй нэгж тейсинг гэдгийг бид нараас үзчихин. Тэгээд шууд дуудаж авчрал авчих байхгүй. Харин тий. Тэгэхээр энэ дээр одоо маш их мөнгө алдаад байгаа. Тэр хороож авч чаддгүй л гэж л тэр Монгол компани захирлууд л бүр гомдлоод байна лээ. Яг зүгээр миний нэг барьдаг зарчим бол нөгөө хууль зарчим руу орохгүйгээр бид нар эсвэл хүний юм ажил хийх гэж явчихдаг, эсвэл өөрийнхөө ажлыг хийхгүй ингээд хаягдуулчихдаг л байхгүй. Тэгээ одоо жишээ нь урд нь бол автоврын газар ихээр л өсөрж очиод цагдаа нарын ажлыг хийх гэлээдэг. Эсвэл цагдаа нар нь тээврийн ажлыг хийх гэлээдэг. Эсвэл одоо иргэний хуулиар тэр тээвэрлэлийн асуудлыг бид нар цээ зөвшөөрөл өгдөг гэж гүйж очиж тэр хүмүүсийн ямар ч хариуцлагагүй болгож хаяал. Тэгээ сая бид нар энержи ресурсийн бол хажууд нь зүгээр яг тэр эрхээ юугаа иргэний хуулиар гэрээг хийгээл явж байгаа байхгүй. А гэтэл нааталт нь манай ид байхгүй. Замбраагүй зүгээр л хайцсан. Экскаватор ухаад ингэж яадаг хин хийсэн чамаагүй баргалж ингээд өгж явах нь бол болчиход байна шүү. Тэгэхээр тэнд нэг жоохон арай жоон тогтоох хэрэгтэй болчиход. Энэ шинэ нисэх маань одоо яг энэ намар 10 сард 11 сард гэдэг. Яг орох одоо 11 сарын 8 тэгэл одоо ажлын графиклаа явж гин үү? Одоо би очиод ажлын хэсэг хүлээлгэсэн сууж л байна одоо. Бүх график 8-ны хүртэл ингээд гаргацсан байгаа тий. Графикын доод баахан даргааны гаруус зурцсан байна. Одоо намайг хүлээгээ сууж байгаа 7-8 дарга хүлээж байгаа. Тэгээд графикаар шахах гэж байна. За тэр сайн шахах шүү дээ. Гаруус зурцсан байх хүмүүс хүлээгээ сууж. За миний асуулт ингээ боллоо. Та энэ сая ярьсан дээр нэмж юу хэлмээр байна? Гэхдээ яг ерөнхийдөө тэгээд төрийн ажил яг л нөгөө хууль нэгдүгээр бол хууль номынхаа дагуу явж явах хэрэгтэй. Хоёрдугаар тэр хариуцлага гэдэг юм нэлээд байх хэрэгтэй. Гуравдугаар тэр яг хаана одоо тооч өгж хаана фокус өгж өөрсдийнхөө хариуцлагыг дааж ажиллах ийм зүйлэл бид нар жоо алдчихал тэгэл яваад байна л да. Тэгээд тэрнээс л их алдаа дутагдал юм гараад байна. Дээрээс нь улс төр гэдэг юмнууд орж ирээд байна. Тэгэл яг хөө зөвхөн салбарын хувьд бол одоо бид нараас нэлээд эдийн шинжилгэүүдийг хийгээл ингээл яриад явж байгаа. Гол эдийн салбарууд, авто замын салбарууд бол Монголын хэрэглэгч авто замын хэрэглэгч. Тэр утгаараа бол маш сайн мэддэг салбар. Хүн болгон стандартаа гүйгээл хийж яадаг. Бүгдээрээ л мэдээд байгаа. А гэтэл тэр нь яг
юунаас олж эвдрээд байгаа гэдэг юмнуудад бид одоо жишээ нь бүх тээврийн юу авто замынхныгаа бүгдийн жагсаа суулгаж байгаа бид нар одоо сая бодлого гаргаж ирээд бүгдээрээ ярьлаа. За яг аль шатанд нь алдаа дутагдлаараа одоо хөлийн зөвшөөрөх үү? Бүх мэрэгчлэн бүх газрын дарга сууж агаад бүгдийн шахаад ингээл гаргаад. Тэгээд хамгийн гол нь тэрэн дээрээ л ядаж л нэг 10 алдааны 5-ын засчил энэ том шинжилгээ шүү дээ гэж болж байна. Тэгээд хууль дүрмийнхаа дагуу, номынхаа дагуу, зарчмынхаа дагуу ажиллаж илээгүй тэгээд төрийн ажил чинь угаасаа явж идэг ажил. Ганцхан тэн дээр нь зөв хариуцлага л зөв төлхүүрийн чангалаад явдаг. Түнсэж Бат Эрдэнэч бай, Доржч бай, Дондогч бай тэр ажил бол явдаг л ажил байхгүй. Баярлалаа. Таны одоо энэ сэдэж бодож хийх гэж зүтгэж байгаа энэ ажилд амжилт хүсье. Тэ. За ихтэй өнөөдрийн манай нэвтрүүлэг үгээр өндөрлж байна. Дараагийн дугаараар уулзтраа түр баяртай.